Бид хэд хоол идэх гээд ирсэн байна. За Мартин амин сайхан болж байна. Юм аа. Амар өнөө. Надаас бусдын цэцэг хэлэг аваад байна. Хоймоо хүмүүс. 뭐라? сайн байна уу? 자기소개. сайн байна уу? миний нэр Асээ. Би 22 настай. Баяртай. Манай Мартин амны бэлэг авсан гоо. Бид хэдийн бүгднгийнх нь хаал ирсэн. Дараа. 예뻐. Dormindago. Зураг авахлахаар ирлээ. Би өнөөдөр нэг зарим нэг кафед ажил хийх гээд ирсэн байна. Цаг ажил хийх гээд тэгээд одоохон амар ч хөнгөө байгаа болохоор би зарим идэж байна. Нэг хоёр. Би өнөөдөр болохоор кофе шопт ирсэн. Жохон юм хийхгээ сууж байна. Юу хийхгээ сууж байгаа вэ гэхээр би өмнө нөгөө нэг хайрын 44 гэдэг номны бичлэг оруулах гэж байгаа гэдгсэн шүү дээ. Тэгээд тэр номоо болохоор яг яаж ярих, ном ярина гэдэг чинь ер нь амар юм жоох урлагтай ярихгүй бол амар уйтгартай хүнийг залхах юм байна гэж би бодсон байхгүй юу. Өмнө нь найзтайгаа хамт энэ подкаст нэмсэн чинь энэ тэндээс нь хуу хамаал ингээл жоохон замраг болсон байхгүй юу. Тийм болохоор энэ номонд зориулж хийж байгаа бичлэгээрээ амар эмх замбраатай хүн ингээл тухайн мөчөд сонсоод энэ номыг ойлгоод миний үзэл санааг ойлгох хэмжээний амар ойлгомжтой хий гэж амар хичээж байгаа. Тийм болохоор би одоо ингээ яг төлөвлөө сууж ийн номоо яг ч дуусгаагүй байгаа ч гэсэндээ хэрхэн ярих талаараа хэрхэн ойлгомжтой оновчтой ярих талаараа яг төлөвлөө сууж байна.